Халах Монголын малчин, хатгин овгийн нүүдэлчин, харц язгуурц Дандан сүрэнгийн өлгийн нутаг, за Цэвэн жовын өлгийн нутаг, Эрдэмтэн гавьяатны өлгийн нутаг, Дорнод аймгийн Матад сум бол одоо хурдан хурц хүлгэмэрээр алдартай. За энэхүү баяр наадамд шандас сорж байгаа хурдан даагнуудыг та бүхэндээ танилцуулъя. За энэ дэдгснээ сайхан шарга дааг мартсан байна. За энэ шаргал дааг бол Матад сумын Эрдэнэбаатархагийн аймгийн авраг малчин залуу яач Чадраавлын хүрэл тулгын шарга халдсан дааг өнөөдрийн баяр наадамд мордсон байна. За Чадраавлын хүрэл тулга яач 2 үрээ мордуулсан. За хоёулаа нэг нь 3-аар ороод нэг нь 6-аар орсон. За сая Хязаалангийн уралдаанд хүрэн халдсан үрээ мордуулсан. Бас одоо 10 гаргаад хурдсан. За нэг хэсэг ер нь 10 гаруй жил морин уралдахгүй байж байгаад за эрдэд мал сүрэг хариулан байж байгаад за тэгээ сайхан малаа докторжуулж байгаад алтан сав бэлдэж байгаад үржил хийгээд ингээд зөв зохистой гаргаж ирж хурдан шандаст морины уралдаанд ийхүү хүч түрэн орж ирж байгаа уяач нэг бол одоо яахаа аргагүй Чадраавлын хүрэл тулга уяач юм аа. За түүний цааталт нь Матад сумын Эрдэнэбаатархагийн залуу уяач Наран гэрлийн Бачиргалын хээр дааг энэ одоо аймгийн алдарт уяач Даваагийн Ууган баярын болор тунгалаг гэж охиныхоо нэр дээр мордуулсан байгаа харагдаж байна. Түүний цааталт нь зүүн талынхаа уяны хонгорхой дээр сартай зуухан тамхтай Матад сумын Буян Өндөрөгийн аймгийн алдарт уяач Боосонгийн энх тайвны хүү Эрхэн баярын хүрэн дааг мөн түүний цааталт нь зүүн талынхаа уяны хонгорхой дээр за сартай чандман тамхтай сайхан хүрэн дааг мордсон байгаа харагдаж байна. За номер нь бол одоо хараахан харагдахгүй байна. Түүний урдталт нь Буян Өндөрөгийн залуу яач Хэрлэн сайхны хээр дааг мордсон байна. Хэрлэн сайхан уяач 2 дааг мордуулсан, нэг нь одоо хэмжээнд арай орсонгүй баха. За 39 номертай хүрэн дааг байна. Дорн тамгийн Матад сумын Буян Өндөрөгийн залуу яач сартай хүрэн дааг. За Нямсрынгийн хүрэн дааг байна. За зэрэгцээр баха. Ингэж тэгсгээл явж байгаарай. За хурдан шандас даагны уралдааны дундхан талд ягаан усны өгөөдөө цэнхэр дуулахтай Матад сумын Төмөн амбагийн сумын алдарт уяач Төмөн Өслөнгийн хонгор дааг. Энэ хонгор дааг Жаргалан туулын даглаг баяр наадамд их сайхан тархинд оролдож байгаа 100-ны 60% хөдөлж уралдсан хонгор халдсан дааг яхаарахгүй мөн байна. Түүний цааталт нь 31 номертой мордсон сайхан хээр дааг харда хээр халдсан дааг байна. Төмөн амбагийн залуу уяач Учрал эрдний хээр халдсан дааг 9 настай амар хүүгийн сүбэдэ хүү уун чурлуулж байна. Түүний цааталт нь 112 номертой мордсон сайхан хээр дааг Дорн тамгийн Матад сумын Жаргалан тогийн залуу яач Чин болрын хээр дааг байна. Азар гунж төрүүлсэн Цэнгэлмагийн цогтгож 9 настай хүү уун чурлуулж байна. Тэр дунд талд одоо идэр жавхлан хүүгийн уун чурлуулж байгаа Матад сумын Буян Өндөрөгийн залуу яач Мегмарживын Батсуурын хээр дааг тэр дунд талд өргөжж байгаа харагдаж байна. За тэгэл явж байгаараа. За энэ дэлгэснээ 141 номертой Матад сумын Баян хангавагийн сумын алдарт уяач Бямсрынгийн өн улдын зүүн талынхаа уяны хонгорхой дээр уу өсгөн тамхтай хүрэн дааг байна. За уу өсгөн тамхыг аймгийн алдарт уяач Мичүүрэнгийн анх баяр нэг дардаг. За Баян хангавагт Бямсрынгийн өн улд за бүрлээж Экватора гэсний үр хүүхдүүд бас удаа дардаг. Уу өсгөн тамхыг ерөн 3 чайл дардаг баха. За 011 номертой хээр дааг Матад сумын Баян хангавагийн залуу яач Осгонбаатарын давуу мөнхийн хээр дааг аймгийн алдарт уяач Баяр сайхны хүү Очир сүрэнгийн хүрэн дааг 195 номертой мордсон бор дааг. За хурдан шандас даагны уралдаан Баян хангавагийн залуу яач Очир сүрэнгийн хүрэн дааг мөн мордсон байгаа харагдаж байна. 221 номертой хонгор дааг Баян Жаргалан тогийн залуу яач Баттөмрийн Отгон баярын хонгор дааг 9 настай төр бол төвөн чурдлуулж байгаа. За Баттөмрийн Отгон баяр уяач залуу яач энэ жил одоо сумынхаа баяр наадамд анхныхаа хайргийг авсан да. За энэ өдрийн баяр наадамд хонгор дааг сайхан уралдаж байна. За ингээд дөхөөрөмжн дээр үндсэндээ хүрэхэд бэлэн болсон 140 номертой цоохор дааг аймгийн алдарт уяач Мичүүрэнгийн анх баярын уяа солигон тааруулсан Хэрлэн сумын залуу уяач. За Мөнх эрдний хүрэн дааг 223 номертой мордсон сайхан задгаа дэлтэй том хээр дааг. Энэ бол одоо Матад сумын очооч Матад сумын Эрдэнэбаатархагийн сумын уяач аха баруун талаар нь ороод зүүн талдаа зогсон шүү. Матад сумын Эрдэнэбаатархагийн сумын алдарт уяач Эрдэнэтийн амар тайвны уяа солигон тааруулсан ламын ганц бүхий хээр дааг байна. За ингээд хурдан шандас даагны уралдаан за ер нь одоо 40 милтэй уралдаад дөхөөрөмжөндөө ирж байгаа мочи дөмөхөн даагнуудыг та бүхэндээ сая зурагтаачийн дунд харууллаа. За Хурмас тэнгэр дөхөөрөмжөн дээр ирэхэд дахиад одоо хувилгаан цагаан үйл гарч хур бороо дахиад элбэгшиж эхэллээ. За энэ жилийн хувьд бол одоо Хурмас тэнгэр хураа хайрлсан
Налгар зуны дэлгэр цагуудад намхан бор толгодон дүнхийсэн Настан буурлын өлгийн нутаг Матад сумын үүсгэн байгуулагдсны жилийн өн баяр наадам зориулсан хурдан шандас даагны уралдаан шандас сөрөх алтан туртууд энхүү гарааныхаа ногоон хөрөмжөн дээр эгэнсэн мөчийг та бүхэндээ зураглаачийн дүрэнд харууллаа. За уухэ хурданда гарааныхаа зурхаа дээрээс эргэлээ дөнгөж ирэнгүүт Матад сумын сумын алдар туяж Төмөн хамбагийн сумын алдар туяж Батбаярын Төмөн Өстөнгийн хонгор алзандаа энэ өдрийн баяр наадмын хурдан шандас даагны уралдааныг Мөнх ялтын содном дөрж хүн чурдлуулж яана үзүүр дээр нэг үндсэн дээр арийнхаа мордоос 50 м хэрэтээ саллаа. За амын үзүүн дээр гарч ирсэн сайхан хонгор даагуул Дорн тамгийн Матад сумын Жаргалан тогийн залуу яж Баттөмрийн Отгон баярын хонгор дааг цаатлаар нь цэнхэр дуулгатай хүүхэдтэй за хонгор дааг урагшилж яваа харагдаж байна. Түүний наадталд нь сайхан за задгаа дэлтэй хонгор дааг гарч ирлээ. Матад сумын Эрдэнэ Бадархуугийн сумын алдар туяж Эрдэнэтийн амар тайвны үе солгонд тааруулсан ламын ганц үхийн халдартай амын үзүүн дээр араас хүрээ халдсантай орж ирлээ. Ширүүхэн өлтөө Матад сумын Баян хангабагийн сумын алдар туяж Бям сүрэнгийн өн улдын хүрэндэг Аяргийн 3 дээр нэвтгэн шургалаа. Сумын алдар туяж Сумьягийн инх мөхийн хүрэндэг хурдан шандас даагны уралдааны Аяргийн 4 дээр гарч ирсэн урагшилж яваа харагдаж байна. За ингээд дөрвөн даагаарынхаа дагнуудаас үндсэндээ нэг 20 м хэрэтээ салсан бол Аяргийн 5 дээр хонгор дааг орж ирсэн байна. 155 номертой Матад сумын Төмөн хамбагийн залуу яж Хос хоёрын хонгор дааг нь орж ирсэн байх шүү. За хурдан ухаан азрахтай нэр зүсэжлхэн дааг байна да. За ингээд жоохон арагшаа жишээд ингээд суугаад байгаараа. За түүний цаатлаар нь 200 номертой хонгор дааг урагшилсан байна. Эрдэнэ Бадархуугийн залуу яж Амар ултын хонгор дааг за 6 дааг ер нь одоо нэлээд ширүүхэн өлтөд урагшиллаа. За 6 даагны ардтал дээр 221 номертой гарсан цагаас сайхан тархинд дурлцсан энэ Матад сумын алдар туяж Нацгийн Бат очрын унган тамхтай байна да. Энэ одоо 221 номертой Баттөмрийн Отгон баярын хонгор дааг байна. Эднийхэн ер нь энэ тамгыг одоо олон жил дарж байгаа да. Түүний ардтал дээр нь аймгийн алдар туяж Даваагийн Ууган баярын унган адуу за Ууган баярын болор тунгалгийн хээр дааг 8 дээр урагшилж яваа харагдаж байна. Түүний ардтал дээр нь хээр дааг орж ирсэн байна. За 2 дааг одоо ширүүхэн өлтөө энэ наадлаар нь Монгол дааг орж ирлээ. Матад сумын Баян хангабагийн сумын алдар туяж Буян жаргалын баяр сүрэнгийн үе солгонд тааруулсан за Ганбаатарын үйрийн цулангийн хээр дааг 5 мордож 1 харагдаж 2 6-аас 1 10 турдаж 1 10 гарнаар хурдсан аралтай хурдан дааг 170-ийн гуйны хонгорхой дээр сартай Эрдэнэ тамхтай сайхан халдар дааг орж ирсэн урагшилж явна. За арагшаа суугараа хаа. За ингээд сартай халдар даагны номер бол 03 номертой сайхан 031 номертой хээр дааг урагшилж явна. Энэ бол одоо Төмөн хамбагийн залуу ээж Учрал Эрдэнэ хээр дааг 11 дээр урагшилж байна. 12 дээр нь Буян өндөрөгийн залуу ээж Хэрдэн сайхны хээр дааг хээгүүхэн одоо хэнцэр дүүхэн давхилтай хээр дааг наач ер нь урагшилж тархины хэдэн дааган дээр очиж магадгүй юм байна да. За энэ одоо Матад сумын аймгийн алдар туяа Жунан инх улдын унган тамхтай дааг байх шиг байна. За хурдан шандас даагны уралдааны дундхан тал шарга дааг орж ирлээ. Эрдэнэ Бадархуугийн залуу яж Чадрамын хүрэл тулгын шарга дааг 195 номертой 6 дээрээс зул задлж ирсэн бор дааг урагшилнаа. Наач ер нь одоо нэлээд төрхөн өлдөө бор дааг орж ирлээ шүү. Баян хангабагийн залуу яж аймгийн алдар туяж Баяр сайхны очир сүрэнгийн хүрэн дааг урагшилж явнаа. Наач сая Жаргалан тулын Даглуу баяр наадамд их сайхан тархинд дурлцсан дааг та. За энэ өдрийн баяр наадам дээр тун туургүйхэн сайхан гарч ирлээ. За 013 номертой мөн одоо аймгийн алдар туяж Баяр сайхан Санжи осрын Баяр сайхны хүрэн дааг урагшилж явнаа. За даагны хөл жоохон суларсан байна. Аргагүй энэ одоо шалан дотор уралдаж байгаа учраас ингэж сулрахгүй байхыг аргагүй бизээ. За шарга дааг 16 долоо дээр орж ирсэн. Түүний цаатлаар нь Мегмар жовын Батсүрийн хонгор дааг. За түүний ардтал дээр нь гарсан цагаас сайхан тархинд дурлцсан 39 номертой хүрэн дааг урагшилж явнаа. Буян өндөр багийн залуу яж Нэмсүрэнгийн хүрэн дааг. За түүний ардтал дээр аймгийн алдар туяж Мичүүрэнгийн анх хоёрын үе солгонд тааруулсан. За Мөнх Эрдэнэ цоохор дааг. За араас энэ одоо ламын ганц үхийн хонгор дааг нэг үлдэн завдаад буцаад аргагүй яв сураагүй дааг энэ амын надаа айхтар ингэж татаж ирэхгүй байгаа шүү. За ингэж мөг тамгын санчир хүүгийн онцорлуулж байгаа битээ амын татаарай. За ингэж арийнхаа даагийн нэг сайхан харуулъя. Эндээс одоо барайны газар нэг бас одоо 6 км явна шүү. За Баяр сайхны энэ одоо Эг тайвны Эрхэн баярын хүрэн дааг 011 номертой Матад сумын Баян хангабагийн залуу яж Осгон Баатарын Даваа мөхийн хээр дааг гэсэн 20 дааг урагшиллаа. За яв яхаа. За хурдан шандас даагны уралдааны 24 5 даагийг үндсэндээ нэг сүүлийн баг даагнуудыг манай зураглагчийн дунд харууллаа. Осгон Баатарын Даваа мөхийн хээр даагны урагшилж явна. Сөнг дааг одоо Тамирлууг орсон баха нарахгүй шалтай. За ингээд ус өсчээд байгаа бахан одоо байгаа үеийг одоо та бүхэн харж байгаа. За Эг тайвны Эрхэн баярын хүрэн дааг түүний уралдал дээр нь аймгийн алдарт байж Мичүүрэнгийн анх хоёрын үеэс солгонд тааруулсан Эрдэнэ сумын залуу байж Мөг Эрдэнэ хүрэн буурал дааг түүний уралдал дээр нь сумын алдарт байж Эрдэнэ хотын амар тайвны үеэс солгонд тааруулсан ламын ганц үхийн за хээр дааг түүний цааталт нь 39 номертой Хинтэн аймгийн Эрдэнэ сумын угуул буян өндөр багийн яриад Нямсүрэнгийн хүрэн дааг гэсэн за 2 дааг урагшилж явнаа. За энэ хээр дааг жирэн галуу үзүүтэй наач ер нь одоо тун аштайхан дааг байна да.
За түүний ордол дээр шарга даг гарч ирсэн Матус сумын Эрдэнэбаатар хогийн залуу Чадраулын хүрэл тулгын шарга дагын хангаа базар хүн унсан. Түүний цааталт нь 149 номертой 6 дараасаа зул задж гарч ирсэн Матус сумын буян өндөрөгийн залуу Мегмар Живэн Батсүрийн хонгор дагийн хоёр талаар нь одоо хонгор руу оролцоод нэлээд явуудхан байгаа даа байна. За ингээд хурдан шандас даагны уралдаан бол одоо үнэхээр ганган шүүх уралдааны гаргаж байна. За наа 3 дагтаа хийчээрэ. За Бакадан суугах гэдэг нэг за хүүхдийн унж урдлуулж байгаа 31 номертой Төмөн хамбагийн залуу яж учрал эрдний хэр дагны унаа чинь Бакадан суугахад тэр хөлөө ер мэдэн дээш нь өргөд байна да. За хүүхдүүдийн уруухан эсвэр дэвчээр бол одоо аргагүй та бүхэн ингэж дурдахгүй байхын аргагүй ийм шалан дундуур уралж байхад л ердөө хүүхдүүд зөрмөгтэй ингэж явж байна. За эмэгтэй хүүхдийн унж урдлуулж байгаа энэ Матус сумын сумын алдарт байж буян жаргалын баяр сүрэнгийн хээр дагын урагшиж явнаа. За юу яха. Энэ одоо эцэг тал нь эцэг нь одоо Матус сумын Баян Ангабагийн залуу Шижир Баатрийн хурдан хүрэн азраг их нь одоо сумын авраг малчин Галсангийн Ганбаатрийн унгангуу байдгаа. За түүний хүү Ганбаатрийн хүрийн цолмонгийн хэд сая дэлгэсэн харуулаад өнгөрлөө яваараа хаа. 195 номертой сайхан Бордаг. За мөн 33 номертой Хэрлэн сайхны хүрэн даг 2 даг урагшиж явнаа. Баян Ангабагийн залуу яж очир сүрэнгийн Бордаг Ягаан дагын дунд талж явж байна. Ягаан дагыг одоо аргагүй нэг шавар бүрхэд хүрэн ботл одоо Ягаан дагууд явж байна. Энэ өдрийн баяр наадмын хурдан шандас даагны уралдааны за 6 7 8 9 10 11 дээр 2 даг урагшиж шүү. Дүүрэн 47 8-тэй шүргэлцэж байна да. Наа 2 даг чинь үзүүрийн даган дээр 4 км явхад одоо үндсэндээ залгаж магадгүй даг байна. За ингээд хурдан шандас даагны уралдаан бол одоо дааг гэдэг бол адын хурдтай амтан гэдэг аргагүй. За зүүн талынхаа гуйны хонгорхотоор зоосон дамгтай Матус сумын Төмөн хамбагийн залуу яж Бачаргалын хос хоёрын хонгор даг урагшиж явнаа. Наач одоо Бачаргалын хос хоёрын хүү аз хоёр гэж хүн унж урдлуулж өгч байна. Хоёр хүүтэй нэг нь л унсан байна да. За ингээд Матус сумын үүсгэн байгуулагчны Түүхэн Яр балдар 102 жилийн ам баяр наадам зориулсан хурдан шандас даагны уралдааны за 9-ийн дагийг та бүхэндээ сая харууллаа. Бачаргалын хос хоёрын хүрэнд хонгор даг сая урагшиж явнаа. За очиод нийлчихээр. Хурдан шандас даагны уралдааны 4 даг салчсан 5 дээр тэр хүрэн даг шогшчих шиг боллоо. 141 номертой хүүхэд нь өөрөө буучих шиг боллоо. За ингээд Бямсүрэнгийн өн болдыг хүрээ алдсан даг. За жолоо 4 холбоосон тасарсан юм байна. За түүний ард талаар нь 200 номертой марцсан Матус сумын Баян Матус сумын Эрдэнэбаатар хогийн залуу яж амар болдыг хүрэн даг наадталт нь за цаатлаар нь гарсан цагаас их сайхан тархинд дурлцсан хүрэн дагч хэдэн номертой байлаа да. За Дорнот аймгийн Матус сумын 05 номертой энэ Матус сумын Эрдэнэбаатар хогийн сумын алдарт бай сумигийн их мөхийн хүрэн даг байна. Сумигийн их мөх үеж хүрэн даг урагшлаа 5 дээр урагшиж яваа байна. 6 дээр нь амар улдын хүрэн даг гэсэн 2 дай хоорондоо холбоотой 5 6-гийн даг хоорондоо холбоотой болов. За айргийн 4 дээр 112 номертой марцсан хээр даг урагшиж явнаа. За энэ одоо 6 дээрээс зул задлж гарч ирсэн 122 номертой Дорнот аймгийн Матус сумын Жаргалан тогийн залуу Чин болрын хээр даг байсан байх шүү. Төрөн буруу зарласан байна. Чин болрын хээр даг Цангилмаагийн зогтгүй дээр нь хираад гэвчихсэн аргагүй энэ одоо гашир хүүхд шавар орж ирэхэд одоо каскаараа хамгаалж шүү. За юу 9 настай Цангилмаагийн цогтгүйгийн унч хурлуулж байгаа хурдан шандас даагны уралдааны айргийн 4 дээр цогтын хээр даг Чин болр руу яж хурдан соёлынгийн уралдаан бор соёлонго аман хүзүүн дурлуулсан бор даг дахиад гараад ирсэн байна. Бор одооны үедтэй айл юм энэ бол аргагүй. За ингээд хурдан шандас даагны уралдааны аман хүзүүн дээр айргийн 3 дээр Матус сумын Жаргалан тогийн залуу яж Баттөмрийн Отхон баярын за хонгор даг байна. Баттөмрийн Отхон баяр за Батбаярын Чин болр гэж бас л одоо энэ хамаатнуудын за шин залуу ээжүүдийн 2 даг 3 4 дээр гарч ирсэн байж үзэгчтэй. За Баттөмрийн Отхон баярын хүрэн алдсан соёлон айргийн 5 турдсан хонгор даг дахиад гарч ирсэн байна. Айргийн 3 баг наадамд энэ хонгор үрээ бол 2 айргдсан шандастай хурдан баг наадамд 2 айргдсан шандастай хурдан даг байгаа. За ийхүү Матус сум үүсгэн байгуулагчны Түүхэн Яр балдар 102 жилийн ам баяр наадам зориулсан хурдан шандас даагны уралдааныг за Матус сумын сумын алдарт үеж Батбаярын Төмөн өслөнгийн хонгор халдсандаа хурдан шандас даагны уралдааныг хөтөлсөн байна. За сумын алдарт үеж Батбаярын Төмөн өслөн сонгуул дундасны ангилын уралдаан хурдан хээр үрээгээ төрөө магнат хурдлуулсан бол хонгор халдсандаа энэ өдрийн баяр наадмыг үндсэндээ нэг жижигхэн хонгор халдсандаа одоо жирвитл аргагүй хөдөлж байна. Даг бол одоо өнөөдрийн наадамд бол үнэхээр ганган шуухан харагдаж байна. Энэ одоо Дорнот аймгийн Матус сумын Монгол улсын манлаа уяаж Батөчрийн Цэндбаатарын унган тамгатай байж магадгүй юм байна шүү. Сартай төл тамгатай. Мөнх ялтын содном дор чүүгийн унч хурдлуулж байгаа Батбаярын Төмөн өслөнгийн хонгор халдсандаа 20 хэдэн дааг нь түүр төхгүй гарч ирээд хөдөлсөн гарсан цагаас эхэлж тархинд дурлцсан аргагүй гарцаа байхгүй хурдан дааг юм а.
наа хонгор алдсан даг чи ер мөнхийн мөгөд урагшаа чихэн гатгаатай тун хараатай давгаад дошгонхон өлдө дөмгөн нааг вандаа хонгор алдсан даг нь ч дөрвөн туурaan одоо дөмгөн харьяаж байна. Амын үзүүнээр Матусумын аймгийн алдарт байж Даваагийн Ууган баярын охин Ууган баярын болор тунгалгийн халтартай гам үзүүн дээр байна. Баг надамд 3 байрагдсан суй. За 9 настай чин имболтын чин үйлс гэж одоо хүү унч хурлуулж байгаа. Өнгөрсөн жилээс эхэлж унч хурлуулсан тун одоо чадмагхэн ундаг хүүхд юм аа. Чин имболтын чин үйлс гэж Матусуманд төлөөлөгчөөр бас олон жил ажилласан да. Чин үйлсийн аав дунсан ба. За залуу байж Батбамбарын Отхон баярын 9 настай төр бол төв унж хурлуулж байгаа байна. За араас 2 дааг орж ирсэн байна үзэгчтэй. За айргийн 5 дээр нь Дорнот аймгийн Матусумын Жаргалан тогийн залуу байж Сумын алдарт байж Батбаярын хүү Чинбулрын бордааг айргийн 5 дээр айргийн 6 дээр нь аймгийн алдарт уяа Чин тамагч нь аймгийн алдарт байж Амгаланбаатарын өнөр жаргалын унган тамагтай Дорнот аймгийн Матусумын Эрдэнэбаатарын засаг дарга Номингийн бүрв сүрэнгийн хүргэн амар болтын одоо хүрэн дааг энэ урагшилж явна. 6 дээр 7 дээр нь Матусумын Эрдэнэбаатарын Сумын алдарт байж Сумыгийн инх мөнхийн хүрэн дааг 6 дээр 7 гэд тархины 2 дааг энэ 6 дааг явж байгаа юм биш үү. За нэг арагшаа сууч. Нэг арагшаа суугаад арийнхаа даагнуудыг харуул үзэгч та бүхэндээ. За ингээд Номингийн бүрв сүрэн уяач одоо өөрөө одоо бороо цас ялгалгүй бориг боксихгүй ажилдаг одоо багийн дарга үнэхээр одоо хиймрөө өдөө байж хурдан даагны уралдаанд хонгор дааган тархины дааган дээр орж ирсэн үнэхээр одоо сэтгэл тогтохгүй дагж байгаа баха. За 4 даа энэ 3 даагч ирнэ одоо газар онохгүй байх шүү дээ. Хамгийн наадлаар Матусумын Эрдэнэбаатарын Сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны үе сайлганд тааруулсан Ламын ганц үхийн хээр дааг 7 дээр орж ирсэн урагшилж байна. Түүний цаатлаар нь бордааг аймгийн алдарт байж Баяр сайхны хүү Очир сүрэнгийн бордааг гэсэн 3 даа газар онохгүй хөдөлж байна. 45 50-тай шүргэлж ирсэн шүү. Хамгийн цаатлаар хард уулгатай шард тол шаргавцтай хүүхдээ Матусумын Төмөн хаан багийн залуу яач. За энэ одоо Батчаргалын хос хоёрын хонгор дааг гэсэн 3 дааг одоо тархины 2 дааг 4 5 6 дааган дээр одоо эгнэх юм байна. Энэ Ламын ганц үхийн хээр дааг морд өхөөрөмжн дээр ирэнгүүт хамгийн араас эргэсэн байсан шигнаалтад холдуулчмаар байна да. Наа мэцэглөө. За 3 дааг 94 дааган дээр тэгтээ бас 4 даагны хувьд одоо 3 даагтайгаа явж байгаа хаа. За энэ 3 дааг бол одоо үнэхээр хурдан байна. Барай арай болоогүй шүү. Энэчнээс 3 км лавтай явна шүү хаа. Яараа тэрвгүй. За ингээд хурдан шандас даагны уралдаа наа 3 даагчийг очиж уралнаа наа 4 даагтар чи 7 даагийг үзэгч таа бүхэнд сайхан харуул яа ингээд хурдан шандас даагны уралдаа ингээд өгөл аргагүй нэг дааг адын хурдтай байдаг гэдэг эндээс харагдаж байна. Ойн холбоотой уралдаан дунд нь Ламын ганц үхийн хээр дааг нааталт нь Батчаргалын хос хоёрыг за 4 дааган дээр эгэн сай за ингээд эрхэм үзэгчтэй Дорнот аймгийн Матусум үүсгэн байгуулсан 102 жилийн өн баяр наадмыг хурдан шандас үзүүрийн 4 дааган дээр 3 даагийг гэсэн 7 даагны хувьд одоо 7 дааг гэдэг 7-гийн тоо 7 дороо дов иргэдэг гэдэг шиг 7-гоос одоо эндээс нэг 4 дааг 3 дааг нь айрагдана. За ингээд хурдан шандас даагны урдааны хамгийн одоо ард дээр одоо Матусумын Эрдэнэбаатарын засаг дарга Номингийн бүрв сүрэнгийн хүрэн дааг. За түүний наадлалт нь Төмөн хаан багийн залуу Батчаргалын хос хоёрын хонгор дааг, дунд талд нь Ламын ганц үхийн хээр дааг, түүний цаадалт нь аймгийн алдарт байж Баяр сайхны хүү Очир сүрэнгийн ягаан дааг гэсэн 4 дааг жоохон үлдлээ. За энэ 4 даагч одоо нэг нь үлдсэн юм байна шүү. Номингийн бүрв сүрэнгийн хүрэн дааг. За энэ дунд талд нь халдар дааг байгаа. Батбаярын Чинбулрын за халдар дааг байна. За Батбаярын Чинбулрын халдар дааг 5 дээр юм байна шүү үзэгчтэй. За ингээд тархины 7 дааг. За тэр Ламын ганц үхийн хээр дааг явдал дундаа шилгээж шүү. Наач ер нь орж иж магадгүй юм байна. За ингээд үзэгчтэй Матусум үүсгэн байгуулагчны түүхэн яруу алдарт 102 жилийн өн баяр наадмын хурдан шандас даагны уралдааныг 2x дөрөнд. Даагны уралдааныг айргийн 4 дээр Матусумын Эрдэнэбаатарын Сумын алдарт байж Сумьягийн инх мөнхийн хүрэн дааг айргийн 4 дээр урагшилж явна. За инх мөнхийн хүрэн даагыг бол одоо аргагүй нэг өөрийнх нь хүн унсан баха инх мөнхийн хүрэн даагыг за яв яха. Айргийн 3-ийнхаа дааг дээр нэг очив. 3-ийнхаа даагыг нэг харуулъя. За ингээ хурдан шандас даагны уралдааны айргийн 3 дээр хонгор дааг орж ирсэн. За Жаргалан тогийн залуу байж Батбамбарын Отхон баярын хонгор дааг байна. За 4 даага нэг арагшаа суугаад харуулчих. За тэгээд урагшлахад болох уухаа. За ер нь бол одоо арын даагнуудын хувьд одоо үнэхээр гал гарсан уралдаан гарч шүү. Наа хоёрын чи одоо 5 6 дээр 2 дааг аймгийн алдарт байж Монгол улсын авраг малчин Санжи Осрын Баяр сайхны хүү Очир сүрэнгийн ягаан дааг 6 дээр орж ирлээ үзэгчтэй. Наа чи ер нь одоо тун монголчууд дааг ба шүү. 6 дааг одоо аргагүй нэг хоорондоо нэг үүдэн хоймрын сайхалтын зайтай, ойрхон үүдэн хоймрын сайхалтын зайтай Очир сүрэнгийн бор дааг. За Батбаярын Чинбулрын хар дааг, Сумьягийн инх мөнхийн хүрэн дааг, Батбамбарын Отхон баярын
хонгор дааг гэсэн дөрвөн дааг хоорондоо холбоотой. За даагны уралдаан гэдэг бол одоо үнэхээр ганган шуухан гал гарсан уралдааныг сая дэлгэснээ харууллаа та. За бороотой, шавхаатай, дэвсвэр дэвчээр шалгасан тэнхээтэй за нэг зориг зүрхтэй ийм даагнууд одоо өнөөдрийн наадамд оролдож байна да. За Дорн Таймгийн Матсан Мөсгөн байгуулагчны 102 жилийн ойн баярын наадмын хурдан шандас даагны уралдааныг Сумын алдарт явж Батбаярын Төмөн Өслөнгийн хонгор хаалцсан дааг өнгөссөн хэвээрээ Монгол улсын малдаа байж Батбаярын Зэндбаатарын унган тамга бараг л мөндөө байна. Аман үзүүн дээр нь аймгийн алдарт явж Даваагийн Ууган баярын унган тамгатай за Ууган баярын Болор тонголог огны халтар дааг Аяргийн аман үзүүн дээр хэвээрээ байна. За наа халтар дааг чинь баг наадамд 3 харигдсан. Энэ хоёр дааган дээр бол араас 90 дааг ирэхгүй юм байна үзэгчтэй. За ингээд энэ хоёр даагийг ингээд дагж байгаа орохгүй л ер нь барайны газар ойрцсон учраас арагшаа суух үнэхээр боломж алгаа. 2x дээрээ тавиал бичээ явал та. За хонгор алдсан дааг дээр очиороо. Матсан сумын Төмөн амбагийн Сумын алдарт байж нааш явах хаа цааш явуулаад шүү. Нааша. Ийш. Дорн Таймгийн Матсан сумын алдарт байж Батбаярын Төмөн Өслөн уяаж өчигдөр Сонгол дунд ангиллын уралдаанд хурдан хээр үрээгээ 4 магнат хурлуулсан бол энхүү Матсан Мөсгөн байгуулагчны түүхэн яруу алдарт 102 жилийн ойн баярын наадам зориулсан хурдан шандас даагны уралдааныг хонгор хаалцсан дааг хол сайхалтын зайтай хөдөлж эхэллээ. Хонгор хаалцсан дааг бол одоо ховрхон төрсөн аймтын Сумын алдарт байж Батбаярын Төмөн Өслөнд уяж төрүүлэгдэг юм байна да. За эндээс одоо барайны газар нь 200 м хэрэтэ үлдсэн байна. Маттын шаргалтын талд одоо маргах юмгүй хонгор хаалцсан дааг одоо төрүүлэн ирж төмний их алтан жолоо өргүүлэхээр үржигчдийн үзүрлөө орж ирлээ үзэгчтэй. За Сумын алдарт байж Батбаярын Төмөн Өслөнд за яваарай. Газар онохгүй байх чинь хурдан шандас даагны уралдааны өнгөний дааг бол үнэхээр хурдан байна. За Батбаярын Төмөн Өслөнгийн хонгор хаалцсан дааг инхүү төрүүлэн ирж төмний их алтан жолоо өргүүлж Төмөн Өслөө уяаж 2 төрөө хүрдлээ. За аман үзүүн дээр аймгийн алдарт байж Даваагийн Ууган баярын охин Болор тунгологийн хар дааг аман үзүүнд ордлоо. За 3 4 5 6-гийн дааг хоорондоо холбоотой. За тэр цаанаас одоо за 3 дээр нь Жаргалан тогийн залуу байж Баттөмрийн Отхон баярыг хонгор дааг Аяргийн 3-т наагур хурдлаа. 4-т нь Сумыгийн их мөнхийн өрн дааг, 5-т нь халтар дааг, за 6-т нь ган сүхийн хээр дааг, 7-т нь баяр сайхны очир сүрэнгийн ягаан дааг, 8 байж ах. 8-т нь номингийн пүрэв сүрэнгийн бүрэн дааг хурдлаа. За их сайхан даргинд оролцсондаа энэ пүрэв сүрэнгийн хонгор дааг. За 9-ийнхоо даагийг харуулъя. 9 дээр Төмөн амбагийн залуу яж Батчаргалын хос баярын хонгор дааг 9-д урдлаа. 10 түрэн дааг баяр сайхны хүү очир сүрэнгийн хүрэн дааг, 11-т нь хэрлэн сайхны хээр дааг за явъя. 12-т нь Батцуурийн хонгор дааг хурдлаа. За баярын энэ өдрийн баяр наадам сайхан уралдаж 2 дөрөвгөө хүртлээ тийм ээ. За баярлаа. За хонгор дааг халдсан даагныхаа удам гişнэлээр сайхан хуваалцгаа. За энэ Дорн Таймгийн Матсан буян дээр багийн тодон манлаа уяач Зэндбаатар ах юм байна. Унгаа одоо. Эцэг нь болохоор Мянга гэдэг нэг бүр азар байдаг. Их талдаа болохоор ховдынхаа ихтэй. Өнөөдөр 2 дахь давхар уяараа уралж байгаа тийм ээ. Сая жаргалтад уралцсан. Сая жаргалтад уралдаад. Бадрахтаа нэг тавиад гээд. Сайхан төрүүллээ. 2010 онд би өөрөө даагунч хол төрүүлсэн. Тэрнээс хойш мэж даагны төрөө авч чаагүй. Тэгээд тэрнээс 16 жилийн дараа даагны төрөө авлаа. Сайхан байна. За баярлалаа олноод маа сайхан хариу төрөвчтэй. За баярлалаа. Матсан сумын баяр наадам сайхан уралдаж халтартаа гаригдууллаа. Үзэгчдөө өргөд олцохгүй да. За би Дорн Таймгийн Матсан сумын Төмөрөтрийн дунд шиг гэж юм байна. За энэ өдрийн баяр наадамд хэднээс нэг ичнэ бэртээ өрөө. Яаж болов? Соёлын дааг 2-тай ирлээ. Соёлын ам үзүүдэд дааг маань 4-өөр олчууд авах гэж. За халтар даагныхаа удам хөгжлөө сайхан танилцуулахгүй юу? Энэ халтар даага Улаанбаатар хотод Баттөвшингийн баясгалан гэж ах юм даа. Тий. Урд өмнө ямар амжилт үзүүлж байна? Энэ ер нь битүү даага анхны уралт. Анхны уралт. За баяр наадмын зохион байгуулалт ямар хөөж? Зохион байгуулалт бол сайхан болж байна. Хүүхэд эндгүй сайхан зөв зохион байгуулж байна. Хэдий бороотой ч гэсэн ямар ч хүүхэд онсын байхгүй сайхан л авч байна. За баярлалаа олноод маа сайхан хариу төрөө. За баярлалаа. За хурдан шандас даагны уралдаанд сайхан дааг харигдлаа. Үзэгчдөө өргөд олцсон. За би Жаргалан тогийн залуу яж Батөмрийн Отхон баяр хэлнэ. Соёудаа харигдуулсан хонгор дааг дахиад харигдлаа. Энэ хонгор даагныхаа талаар сайхан хуваалцахгүй. Миний хонгор дааг Жаргалан тогийн Сумын алдарт байж Нацгийн Баточр гэдэг ах юм аа. Унгаад даа. Ах маань байх шиг байна. Тий, унган даа. Та дугаараа сайхан уралдаж.
Энэ жилийн хэд их давхар уу явж байгаа? Урд өмнө ямар амжилт үзүүлв? Миний энэ хонгор дагны 3 дахь давхар уу яа. 3 дахь давхар уу? Тий. 2 дугаар өргөдийн уртын булгийн цагаан уунд айргийн 4 дахь бат. Жаргалт дууланда айргийн 6-ад орсон ба. Тэгээ сайхан суманда 3 туртлаа да. За баярлалаа олон адмаа сайхан ариг дөрөвчтэй. За баярлалаа. Сайхан уралдаж мөр хариглаа тийм ээ. За үзэгч олондоо өргөд танилцуулах. Баяртай байна ахын өнөөдөр нэг даагам үзүүллээ. Өчигдөр адраа таваар орсоод. Тэгээ сэтгэл өндөр байна да. Тэгээ одоо найзынхаа кингийн төлөөр наад чинь да. Тэгээ найзтай одоо баярлалаа гэж хэлье да. Хэд хурдан адуу гаргаж өгсөнд нь. Тий. За Баяр наадмын зохион байгуулалт ямар гоо? оо сайхан байна. Бороостай. Тий сайхан байна. Тий бороос өрлөгтэй. Ор үеийн эрдэмд ер нь хэдэн унаас анх суралцж таны багш гэж ямар хүн байв? За миний Жаданба гэж хүн байсан. Уйгийн жадан бай аймгийн алдар. Тий аймгийн алдарт байж. Жаданба гэж өнсөн. Би одоо Жаданба гэдэг хүний ачин байгаа. Ачин уу? Тий. Тэгэл одоо өвөөгөө дагаад одоо тэгэл нас морь унаад одоо тэгээд адгийн сүд уяач болоод яалаа да. За баярлалаа олон адмаа сайхан ариг дөрөв. За ерөөл болтгоо. За. Уралдаанд хүрэн даага харигдууллаа. Үзэгч олондоо өргөд танилцуулах байна. За би Батат сумын Эрдэнэ Тодорхойгийн сумын хөгж юм да. Сумын алдартай биш. За хүрэн даага энэ өдрийн баяр наадам хэд их давхар уягаар уралдаж байна. Хоёр хагных нь уралдаа, ердөө уралдаагүй. Тэ. Ердөө хагных нь уралдаа. Энэ наадам дээр ер нь хэд насны хичнээн мөртөө ирүү да. Нэг даахтай ирлээ. Нэг даахтай. Тэ, даахтай ирээд. Сайхан дөрвөллөө. Баяртай. Эцэг ихийн сайхан танилцуулах байна. За аймгийн алдарт байж Ташмын Виктор гэж хунаахыг цэвэр азрынхын төлдөө. Тэ, ихнөө манай хунганггүй. Сквадрын одоо сквадр орчих уу юм. Гүү. Төрөхөө зэв үнцүүгөө. За баяр наадмын зохион байгуулалт сэрвэн хэмжилт ер нь ямар болж байна? Сарвын хэмжил их сайхан болж байна. Шударга ер нь сайн хэмжиж шүү. Тэ, баяр наадам сайхан. Зохион байгуулалт их өндөр гоё болж байна. За баярлалаа олон адмаа сайхан ариг дөрөвчтэй. За баярлалаа. Таад ажиллаа.